2017 онд гэж би чинь 13 настайгаасаа бараг хөлөнд холбогдоод явж байгаа. Тэгээ анх манай бие тамирын багш маань ингээд хичээлийг өрөөлсөн. Улаанбаатар холбоонд 2 яринд ороод бүр амар баярлалаа. Тэгээ дараа нь бага хангийн усан авраг ороод 2 зайдаа өрүүлээ. Тэгээд оромшаад 2019 он доржоо шийдрах шоуд дээр ирж ирсэн. Ирээд би чинь удаагүй 2019 оны 12 сард Япон явах тийм эрхийн тэмцээн болоод тэгээд гэрэл бүрүүлээд 2019 онд нь яваад тэгээд ер нь Японд очиад ер нь амьдрал хийсэндээ тэгээд аахал тэгээд амар хэцээд байсан. Ингээд хэлэн мэдгүй орчнор нөө тэгээд яжат нь жоох байсан. Тэгээд Япон имэдээ очиж ярина. Юу яриад байгаа мэдэхгүй. Тэгээд одоо дараа мэдээ би чинь. Тэнгүүд Япон юм надад амар сайн болчихсон. Төгий юм уу охин гэж хэлдэг байсан шүү. Энэ охин яагаад муу гэдэг байгаа бол би чинь нэг юусоо айгу муу гэдэг хаанда. Тэгээд өглөөнд босчгүйгээл өдрөнд хүнсэн хэлээгээл орой захижгүйгээл тэгээд байгаа юм л сайжрахгүй болон нэг бэлэг маань унаад исэн. 3-4 сар юм тийм байдал явсан. Сүүлдээ бүр нэг алхаж чадахгүй болтлоо гэж юм хийчихсэн. Сүүлдээ. Тэгээ манай угсаа ер нь чи шинжилгээ өгөө ямар нэг юм чи ингээд тусдаад тахшгүй те. Тэгээд шинжилгээ өгсөн чинь нэг төмөр тутаг хийсэн бодлоо тэгэхгүй. Тэгээд бүр багш наа ингээд адуугаар очиад ингээд өрнөдний хүнсэл хийнэ. Намаа үнээр өөчлөөрэй гэж. Тэгэхээр үедээ нөгөө нэг зөвхөн хэмжээний хэлгээл тэгэл имийн угаад гэсэн чинь нөгөө нэг хэцүү хийчихсэн тэр хэмжээгээрээ имээ уусан бүр гоё имэн хийгээдтэй улам ингээд мундаг болонгууд нөгөө хүмүүсийн над хамтлаг өгсөн байхгүй. Японч нөгөө нэг тийм сул дараа хүнийг бол амар одоо юу гэх хүндэлтгүй байхгүй юу. Тэгэнгүүт хүчтэй хүндэл байгаа дуртай. Мундаг болоод тэгэнгүүт хүмүүсийн хамтлаг өгсөн байж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг Япон хэлбэр хүртэл сайжраад найзууд хүртэл өөр болоо. Тэгээ олон болоо. Нөгөө нэг тоодгоос өгдөг чинь яагаад юм хурдан болчих вэ нэрээгээл ингээд мэдэх гэж ирээл те. Тэгэл би чинь айгүй олон найзтай болоо. Яг тэр үед над нэгээ тасажсэн 2-3 хүн байдаг байхгүй юу. Япон нь л дээ. Одоо ч надад ингээд холбоотой байдаг. Одоо л над санаа зовдөг те. Тэгэл миний охин ингээд те би чамаа хүссэн чи миний охин гэж одоо ингэж ярьдаг байхгүй юу. Манай би Япон ээж, Япон имээ, Япон өө гэж хэлчихсэн. Тэгээд одоо яг тийм мундаг хүмүүс байдаг болохоор би үдээс ингээд бэби болоод байдаг болсон шүү дээ. Тэгээд 19 оны 3 сар 4 сар хийсэн. 22 оны 3 сар. Тэгээд сая би чинь бас 22 оноос хойш бас хөөхө болсон шүү дээ. Тэгээд эцэг завсарласан. Тэгээд яг яагаад гэсэн чинь яг ээж жоохон дэмжихгүй л байгаад ирсэн. За одоо юу нэг болоо гэх. Тэгээд би чинь за гэж өөрөө аяг дург байгаа шүү дээ. Тэгээд намайг нэг Японд их сургууль бүртгүүлээд би чи Японд сургууль явбаа амар дургүй явж байгаа. Би гүүгээсээ. Би гүүч явдаг юм уу гэдэг дургүй яваа. Тэгээд яасан ч юм очиод дургуй бүчгүй хичээл ерөөсөө болохгүйсэн л та. Тэгээд хичээлээ ирээл яг цагаа хийгээл ингээл яг хичээл болохоор яг нэг бодлын болсон тийм найзууд байгаа. Гэтэ би нөгөө очиод гүүх үйсэн гэсэн тийм сэтгэхүйгээр явцсан байхгүй юу? Ерөөс ингээд хүн нэг амьдрал тэгээд дуртай зүйл хийгээд ягаад хүн амьдрч болохгүй юм те. Гэл би юм бодоод байсан байхгүй юу? Тэгээд би за ээжийнхэн төлөө ингээд хичээх хэрэгтэй хүн гэж бодоод гүрийгээ гэсэн сүүлийн нөгөө тийм бүр ингээд сэтгэлсэрлээ. Японч хийж байгаа яг нэг л юм хийж байдаг уус шүү дээ. Өглөө босоод хичээлээ явна. Тэгээд над угаасаа юм ингээд үе гэж боцсон ч гэсэн харин тий. Над ингэ цаг зав гарахгүйсэн байхгүй тий. Би бүр ингээд амар сүүлдээ бүр ямар ч амьдрал хийхгүй болоо. Тэгээд юуны төлөө амьдраад байгаа юм тий. Би ингээд ээжийн хүсдэг биелэх гэж амьдраад байгаа юм уу гэж ингээд бодоодсан байхгүй. Тэгээд би ээж бодоод хэлж чадахгүй. Ингээд дотроо буулгах тусам ингээд амьдрал хийх хэцүү санагдаад. Тэгээд нэг өдөр бэж хэлээ. За ээж би ер нь Монгол буцаад би өгүүлээ. Айл эсвэл би өөрийгөө өглөө. Би угаасаа ингэ скүүл хийж амьдарч байсан би баруун өгцөд юм байна уу? Гэсэн чи ээж за чи зүгээр ингэ би одоо чамайг өгч гэж хэлэхгүй чи ингэ өсцүүлээ ингэ амьдраа гэж. Хөө амар баялаа шууд би суултаа гэж бодсон. За би явлаа. Тэгээ чи хэлээд тэгэл шууд гарч яваад. Тэгээд би шууд тэгэл мэдсэн. Тэгээд яг ирээд жоо нэг жоохон сэтгэл бодлоо байсан болохоор жоохон хөтөө орж чадахгүй нэг байсаар жоохон болсон байхгүй. Тэгээд би чинь 2002 сарын дараа сэтгэлдээ ороод өмнө жилийн өвөл нэг 11 сараас ч багт шүү. Тэгээд одоо нэг лээ. Одоо нэраа захалтай зэ. Ерөөсөө тийм хачаач борлоод ерөөсөө орж ирэхгүй. Тэгээд ландаа сайхан зүйл бодогдоод тэгээд арай захалтай болчихсон. Тэгээд яг тэр хэцүү өдөр байдаг шүү дээ. Ингээд тэгэл би ч гараад хүчтэй.
тийм амар кайф авах гэдгнээсээ тий Аз жаргалын гормон ер нь манай надад бол гүйлтнээс ялгадаг гэж би ер нь бодсон шүү дээ. Яг л би нэг гүйлт хичээлэхгүй байх үед ямар хэцүү байсныг мэддэг болсон. Тэгэнгүүтээ гүйлтээс авч байгаа Аз жаргалаа бүр илүү мэдрээд байгаа байхгүй юу? Хэцүү байснаа бодглохлээр бүр илүү мэдрээд тий. Нэг анх Японд очиод тэр юм байсан. Хол зорж ирчээд би ч одоо Монголоос илүү хичээхгүй бол би миний арга үгээд юм хин надад батайгаад гэдэг юм шүү дээ. Тэгээ амар яадаг гэсэн юм. Ингээд өөрөө бэлэг цогоод юм гэсэн юм. Тэнгүүдийг бэрчдэг гэсэн юм. Ингээд амар авах бэрчдэг. Амар хурдан бэлэг орно. Гэтэ амар авах бэрчдэг гэсэн. Тэгээ би ч нэг жоохон яснууд таахгүй юу. Тэнгүүд ингээд хэлбний одоо энэ ясмаас одоо цуурах ч юм уу. Тэр чинь ерөнхий зураг харагдахгүй л дээ. Гэтэ жижиг цуурал юм. Тэгээ маш жижигхэн цуурал явуулаад байгаа байхгүй. Тэр яг ачаал авч байгаа өвч жагаад миний цуурчдаг. Яг хүмүүс өвдөж яваад идэг гэдэг байгаа байхгүй. Тэгээ миний бол би бүр 4 удаа бараг цуурж байсан байхгүй юу. Энэ үл өвдөнгүүд энэ үл өвдөхгүй энэ үл ачаал авч өгнө яг энэ үл өвддөг ч юм уу тий. Тэгээд тэгээс болохоор ер нь одоо зөвхөн багшийн өгсөн бэлтгэлийг хийх ч юм уу тий. Өөр зоргоор хэрэггүй. Тэгээ дур зоргоор бол ерөнхийдөө тийм ягаад гэвэл тэр чинь тэр үедээ сайжаад байгаа мэт боловч тий. Дараа нь бол бүр олон хоног амрах тийм эрсдлийг бүрдүүлж өгч байгаа байхгүй юу. Яг нэг нэмээд хэлэхэд хүн ер нь 3 сар тутамдаа ер нь эрдэсийн шийдэлгээ тий өвчтөг байвал хэцүүгээ тий. Нациг одоо тий төмөр тутастаа мэдхгүй хэцүү бай. Гүйл тийм хэцүүгээ болоод идэг байж болно шүү дээ тий. Гэтэ ямар нэгэн эрдэс байсан тутсан байх ч юм уу хин төгсөхгүй тий. Хүмүүс яг энийг бас хэлж бодсон юм. Массаж ер нь хийдэг харагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүд ер нь бол хүн хүчил бэлтгэл хийсэн дараа буцаагаад нөхөс хэрэг хэлж юм бол бас массаж тий. Хатурсан болчихноо маш олон удаа айгүй тий загирсан болчихноо ингээд яваад авах тусам чи ингээд улам хач чулуу шиг болоод байна шүү дээ. Тэр болчиг бол зөөлөх тусам л улам ажиллаж чадвар нэмэгдээд байх гэсэн үг байхгүй. Хүн юм илүү нэгээд маргааш илүү сайн гүгэж байгаа тэрийг яалцдаг ч юм уу тий. Тийм юмуд байдаг болохоор хүн өөргөн бие мэдрээ тий. Хүн байх үедээ ерөнхийдөө өөрийгөө дараад юм явуулсан нэг зүгээр. Би ч жоохон бахта тэгээд юу хүн бай ингээд гарч бодлоо тэгээд угаасаа юу бэртлэл ирдэг гэсэн. Бараг 3 жил гүйж байгаад бараг 2 жил ингээд жижиг ер нь сайн гэсэн гэж гарч байгаа байхгүй. Би одоо ингээд бодоод зэрэг ер нь системд бэлтгэл хийгээд ингээд явсан бол илүү хариулт гарах байсан юм болоо гэж би боддог л доо. Тэгээд миний охин ингээд хүсэлтэй өөр тий зорилготой өөр ээж нь ингээд дэмжиж байж игээд. Би харуулнаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэл миний харж байгаа Япончууд бол яг нөгөө нэг цагаа байдаг төлөв үзэх юм уу? Манай монголчууд ч яг 7 гэдэг ах чинь 7 гэж ирдэг хүмүүс шүү дээ. Япон хүмүүс бол би 3 жил ингээд амьдарч байхдаа 1 минут очижсэн юм харж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд бүр гайхалтай бүр нэрээ. Бүр тийм хүмүүстэй хамт байхаар өөрөө тийм болж байгаа юм чинь тий. Би бол нэрээ бас ингээд хичээлээ нэг цаг таслаагүй байхгүй 3 жил явахсаа. Би Монгол байсан бид өөр таслах тий. Би бодож үзэж байгаа. Би Монгол бол сайн бодож байгаа даа гэж. Тэгээд заавал өглөө босчихгүй тий. Тэгээд за хөшөлд орчоод гэсэн өглөө 7 заавал 7 цаг ууж байгаа. Тэгээд цаг ууж гэртээ ирчээд 8:30-д хичээлд орж байгаа. Тэгээд манай хичээл чинь 3 гэж тарж байгаа. Тэгээд 4-өөс бэлгэлдээ орж байгаа. Тэгээд бэлгэлмаа 6 гээл. Тэгээд 7 гээл босож хоолндоо ороод гэртээ ирээд унтаад бахаад маргааш нь тийм өдөр үргэлжилж байгаа байхгүй. Өдөр алхал энэ юм маягаараа бол явна. Тэгээд 3 жил явахаар яг хэцүү үед хэцүүлэх тий. Тэгээд яг тэр хүмүүсээс яг сахилах баттай тий цагаа зөв барьсан, зөв хоол ундаа идсэн, нойросоо авсан тэр хүмүүсийн шалгараа бэлтээр хүртэл өөр л байгаа байхгүй тий. Тэгээд сахилах бат алдагдаад ийм сахилгуудсан хүмүүс бол тэгээд сугаал амжилтанд гарахгүй хойно тэгэл үлдчихлээ байхгүй. Тэгээд угаасаа өглөө босоод гүйж хахад ганцхан би гүйж байгаа юм шиг байхгүй юу? Өө тэр чинь 80 90 юм өгөх чи явж байгаа байхгүй юу? Өөр амар олоолаа тэр чинь. Тэр чигээрээ. Манай Монголд л ингээд ерөөсөө яг болохоос ер нь Япон бондодод 80 90 гэлтгүй те бүр ингээд хүмүүс өглөө ингээд 5 4 тал очихсан алхах хүүхэн мөгөд тантыг нэгээл үжигийг нэгээл ингээд байж байгаа байхгүй юу? Тэгэл ингээд харангууд угаас ийм болохоор амар насч сайтай байна гэж бодож байна. Нөлөө сайтай хүмүүс. Японч насчлаараа дэлхийн дээвэр гэдэг юм шүү дээ. Тэгээ ер нь кайф авдаг зүйлээ өдөр болгоо хийгээд явах шиг ер нь нааж авах шиг байхгүй ч юм шиг. За маш их баярлалаа. Тэгээд цаг зав гаргаж өөрийн гүйлттэй холбоотой туулсан туршлагаа харангуй олцсон аминдаа талархал илэрхийлээ. Тэгээд Олимп төв дэлхийд эх орныхоо төрийн далбааг мандуулаарай гэж хүсье.